үзэгдэл болон ер бүсийн чадвартай хүмүүс байдаг гэж та нар боддог уу? Хэрвээ иймэрхүү зүйл сонирхдаг бол энэ аним танд маш их таалагдана гэдэгт итгэлтэй бай. Сайн байцгаана уу бяцхан чөтгөр болон бурхад минь. Өнөөдөр та нарт ярьж өгөх аним бол Code Breaker гэдэг аним ярьж өгөхөөр шийдсэн. IMDb дээр 6.7-гийн үнэлгээ авсан нийт 16 ангитай аним юм. Аним луга шууд орцгоо. Аним эхлэхэд автобусанд суугаад гэр рүүгээ харж байхдаа нэлээд шөнө болж байсан учраас автобусанд хинч байхгүй байлаа. Sakura Koji охин цонхоор харахад нэгэн үл мэддэг залуу хүмүүсийг цэнхэр дөлөөр шатаан алж байх аимшигтай дүр зургийг үзнэ. Энэ үйл явдлыг харсан охины хувь заяа тэр чигтээ өөрчлөгдсөн юм. Охин харсан зүйлдээ итгэхгүй байсан учраас автобусны жолоочийг зогсохыг гуйж автобуснаас бууж сая босон зүйлийг харах гэж явахдаа замдаа цагдаатай таарна. Таарсан цагдаатай харсан зүйлээ хэлж цагдаатай цуг тухайн газар очих үед юу ч байдаггүй. Цагдаа Сакураг миний дүү хитрхи их арх уугаад хий юм хардаг. Эртхэн гэртээ хайр гэж хэлнэ. Маргааш нь Сакура бэлтгэлдээ ирж тэр им гэлтвээ барилдаж савж гарна. Нилээд чадварлаг тулаанч бололтой. Бүхэл тулаанчтай ялцдаг. Охин сургуулийн коридороор явхад дээд дууд ангийнх нь хүүгүүд бүгд л түүн рүү харж шүрсээ гойжулна. Сакура сургуультай нилээд алдартай бололтой. Тухайн мөчөд ган занд болох аба гарч ирэн найзыгаа тэрч аав. Хоёр найз хамтдаа англи руугаа очих замдаа Мисс Канда багштайгаа тарна. Мисс Канда багш англи хүүхдүүдийг орсны дараа шинээр ирсэн сурагч болох Рэй Ожамаг ангийнх нь хүүхдүүдэд танилцуулж байх нь тэр. Бүхэл охтууд ямар кул царайлаг залуу вэ гэж ярилцаж байхад Сакура залууг 5 минутаас дээш ирж би энэ залууг нэг газар харсандаа гэж бодол давтаж байжснаа. Хаана харсан гэхээр өчтөр өрөө автобусанд сууж байхдаа хүмүүсийг шатаасан залуу мөн байна да гэдэг бодол толгооноос нь гарч өгөхгүй байх нь тэр. Сакура өөрийнхөө зөв гэдгийг батлах гэж шууд Рэйгийг гараад ир хоёулахна ярилцмаар байна гэж хэл. Бусад хүүхдүүд Рэйг Сакура гуйх гэж байгаа байхтай гэж бодов. Гэвч Сакура өчтөр шөнө хүмүүсийг шатаагаад байсан залуу чи мөн биздээ асуултыг шууд асуучихна муу бяцхан чөтгөр. Тэгээд чи яагаад гартаа бэлээ зүүчихсэн юм? Гарчин түлэгдээд нуугаад байгаа юм уу гэж өөртөө нэтгэлтэй наргагүй асуулаа. Рэй инээгээд гараа үзүүлээд өөртөө маш итгэлтэй наргагүй Сакурад гараа харуулсан. Харин маш олон хүмүүсийн дунд буруу ойлголт Сакура үлдлээ. Шууд бусад хүүхдүүд Сакура грэнд зонд дулчихлаа гэж бод. Сакура дотроо яах харахгүй надаас нэг юм нуугаад байна да гэд параноид бодол толгойд нь ороостой. Рэй хийж байгаа үйлдэл бүрийг нь ажиглаж дагаж байх нь тэр. Харин найзыгаа дуулчихсан гэж бодож байд. Сакура өдөр нь гудамжаар явж байгаад нэгэн гудамжны хөөрхөн цагаан нохойтой таарч өөртөө байсан гурвалжин будааг өглөө. Тэгсэн чинь нохой цаашаа яваад Рейдер очив. Сакура нохойг үргэлж ийм өнчин байгааг гэдгийг Рейд хэлнэ. Тэр өмнө нь нэг орон гэргүй эзэнтэй байсан ч гэвч G Falcon гэдэг тавхаа этгээдүүд эзнийг нь алчихсан. Цагдаа нар яаж чадаагүй гэж хэлдэг. Үзэгдэл Япон улсын ерөнхий сайдын өрөөрөө шилжив. Ерөнхий сайд Рэй Ожамаг хяналтандаа байлгах талаар зөвлөгтөө хэлж байдаг. Үзэгдэл Рэй Ожамагийн хяналтандаа байлгах талаар зөвлөгтөө хэлж байдаг. Үзэгдэл Рэй Ожамаг руу шилжив. Цаар нэгэн хүнтэй ярьж мэдээлэл авах бөгөөд үнэхээр л нухацтай царай гаргаж ярьж байгаа харагдана. Үзэгдэл Сакура руу шилжив. Сакура гэр оронгийн нохойтой орой таарав. Тухайн мөчөд хэдэн анхаачаад нэгэн залууг дээрлэж байхын тэр Сакура та нар болцгоо би цагдаа чгсэн байгаа шүү гэж хэлж цагдаагийн дугаарыг харуулхад дээрэмчэд үл тоож инээд алдан зогсон. Сакура дээрэмчдийг хараад байсан чинь бүгд л гарн дээрээ шивэстэй байдаг бөгөөд нөгөө нохооны эзэн алсан G Falcon бүлгийн хүмүүс байх нь тэр. Охин сайн нэг юм өөрийгөө аюулд орсон гэдгээ ойлгоход танхаа этгээдүүдийн бүлгийн хүмүүс Сакура руу дайрлаа. Сакура тулааны урлагаар хичээл тулдаа дээрэмчдийг шидэж гарлаа. Гэвч дээрэмчд хэтэрхий олуулаа байсан учраас Сакураг эргэн тойрноос нь зөхиж унгааж орхив. Дараа нь дээрээс нь дэвсэж гарлаа. Нохоо Сакураг хамгаалах гэж байгаад өгтлээ гөвшүүлж яг л хөл бөмбөгийн бөмбөг шиг өвшүүлүүлж цустайгаа хойлтуулв. Охин үйлж яах учраа яг олохгүй байж байхад Азар Рэй гарч ирлээ. Рэй нохоог угаасаа өхөн гэдгийг мэдээд нохооны хүзөөг мушхан алж зовлонгоос нь ангижрууллаа. Сакура чи яаж байгаа юм бэ гэж хашаарлаа. Рэй шууд л нэг бүлгийн залуугийн толгойг базаж байгаад цэнхэр төлөөр юу ч үгүй болтон шатааж өрхөв. Бусад дээрэмчид ангааж зогсож байгаад гинтл ухаан орсон юм шиг Рэй лүү дайрахад Рэй бүгдийн цэнхэр төлөөр шатааж өрхлөө. Сакура юу болоод байгааг ойлгож чадахгүй зогсож байх хооронд Рэй
Сакурагийн нүрнээс барьж байгаа дааж орхив. Сакура гинтл орон дээрээ хэвтэж байх мөртлөө өчигдөр босон зүйлийг зүүчиг л мэдрэмж төрнө. Сакура ээж автагаа цогтаа өглөө цай уухгүйгээр өчигдөр босон зүйл яг үнэн юм шиг санагдах гайж. Сакура өчигдөр зодоон болсон газар очиход ямар ч гал гарсан шинж ялга. Сакура яг өөрт нь юу тохиолдоод байгааг ойлгож чадахгүй байлаа. Сакура шууд анги руугаа орж Рэй чи надаас ямар нэгэн зүйл нуугаад байна гэж ууртай хашгирахад үнэг надад хэлээч гэж хэллээ. Үзэгдэл тоглоомын төв рүү шилжиж нэг улаан өстэй нөхөр бас дахь тоглоомыг хүснээрээ бамбуушийг нэг бадалтаар базаж авч байлаа. Тоглоомын төв дампуурч байгаадаа хүмүүс хараад л бишрээстэй улаан өстэй залууг тоглоомын төвөөс нэг улаан өстэй залуу гараад нэг сонин авраг амтныг тавьж байх нь тэр. Үзэгдэл Рэй лөө шилжин. Сакура хойноос нь чи хүмүүсийг алчсан биз дээ мó алуурч ингээд нойтон хамуушийн хойноос нь салахгүй байдаг. Ууг нь өчигдөр амийг нь аварч байхад лайтай нойтон хамуу Сакурагаас залхсан Рэй. За намайг өршөө авахчгээ бодчих ядаргаатай нойтон хамуу юм бэ гэж хэлдэг. Тэгээ чи надтай битгий оролцолтоод бай. Би тоглоогүй шүү гэж хэлээд ойрхон байсан барилгыг шилэн хүрэхэд шууд шилхааг усрлээ. Би чамайг энэ ертөнцид байхгүй байсан юм шиг алга болгож чадсан шүү. Өчигдрийн хүмүүс шиг хин чамааг эргэж санахгүй гэж хэллээ. Энэ үгийг сонсон Сакура гэртээ хараад өрөөндөө орж эморч гарнаа. Үзэгдэл буцаад Рэй лөө шилжихэд бас нэгэн нууцлаг хүнтэй уцаар яриастай. Үзэгдэл Сакура лөө шилжив. Сакура гутлаа тайдал шүүгээгээ нийтл баахан хайрын захиа. Зарим нэг хайртай залуучуудынх нь нэг нь Рэйг тулаан дуудаастай. Гэвч тулааныг Сакура зогсооно. Дараа нь Сакура Рэй хоёр хамтдаа годамжаар алхаж байтал нэгэн арай баг бүлгийн хүүхэд Сакураг тэрвээл эрхэлж гарна. Тэгээд Рэй нүдийг нь хартал хоёр өөр өнгийн нүдтэй тун сонио. Рэйн нэг таньдаг хүнтэй нэг төстэй харагдсан учраас нүрийг нь бадаж аваад тун хачин. Дараа нь дахиад уцаар яриад байдаг хүнтэйгээ уцаар ярина. Тухайн мөчид Сакура Рэй гэрхэд Рэй нөгөө үхсэн нохооны гөлгийг Сакурад өгнө. Сакура маш их баярлан. Дараа нь Сакура Рэй чи намайг үнэхээр мэдмээр байна уу гэж хэлэхэд хідэн цагдаа нар болон хэрэгтэнгүүд дээр Рэй Сакураг авч очлоо. Цагдаа нар хахуулт баригдсан арчаагүй амьтад байдаг. Рэй би шудраг ёсыг тогтооно гэж хэлээд бүх цагдаа нарыг хулгайч нартай цуг хөх галааш шатааж орхив. Сакура чи хүмүүсийг битгий ялааштай гэж хашгирахад Рэй чи намайг ойлгохгүй гэж хэлээд охиныг ухаан алттал нь илэгдэж унгадаг. Дараа нь дахин нэг тогтож байгаа цагдаагийн хойноос хөөж байгаад машинтай цуг шатаахад Рэй дээрээс нистэг тэрэг дагаж байдаг. Дахин нэг нууцлаг чадвартай Токи гэдэг залуу гарч ирж нистэг тэргийг зохицуулна. Бүгд л ондоо чадвартай юм шиг байгаа. Юу гэсэн үг вэ гэхээр ийм чадвартай хүмүүсийг код брейкер гэдэг бөгөөд код брейкер нь брейкерийн хүч чадлаасаа хамаарч өөрийн гэсэн дугаартай аж. Рэй бол чадвартай хүмүүс дундаа хамгийн сул буюу 6 дугаартай аж. Үзэгдэл Рэй лөө шилжин. Рэй хэдэн нууцлаг хүмүүстэй уулзч байдаг бөгөөд Рэйгийн дараагийн устгах байг хэлж өгнө. Гэвч Рэйгийн хувийн орон зай руу дайраад байсан Рэйгийн уурыг хүргэсэн учраас юу ч бодлгүй нууцлаг хүмүүсийг галтан шатааж орхино. Зарим нэг олон хүүхдтэй гарууд ингээд шатаагаад алчмаар байдаг шүү те. Бяцхан житгрүүд минь. Рэй бол яг уурны хүрэх юм бол нилээд харгис нэгэн болтой. Үзэгдэл Сакура лөө шилжив. Сакура гэрийнхэнтэйгээ ярилцаад буух халаад гарч ирсэн чинь гадаа нь Токи гих залуу хүлээж байдаг. Залуу Сакураг дагаж явж байхдаа чин зүйл гараад өр хэрэггүй байсан юм да гэж хэлнэ. Мөн өөрийгөө код брейкер гэдгийг хэлэх бөгөөд код брейкерүүд өөрөнгөсөн тоотой өөрийгөө код 4 гэдгээ хэлнэ. Рэйс 2 тоогоор илүү байна гэдэг чинь илүү хүчтэй л гэсэн үг Рэйс. За Сакурагийн гарнаас нь хөтлөөл Токи нуруунд дээр нь гараа тавиад л сандал дээр суухтай хүртэл биед нь хүрээл ер нь л сэтэг хайна. Учир нь Токи Рэйг үзий яддаг болтой. Тухайн мөчид генетал Рэй гарч ирэн Токиг өшөглөх гэж үзнэ. Тэгсэн чинь наад Токигийн ярьсан юмнуудад бити итг. Наа чинь жинхэнэ худлаагаар гэж тэр хоёр хоорондоо маргалдаж гарна. Алтхын наавар тулааныг арайчгүй зогсооно. Бидээ дургу гэдэг нь ойлгомжтой харагдана. Токиг явсныхан дараа ямар ч байсан итгэх нэгэн биш шүү гэж хэлээд хоёулаа хамтдаа анги руугаа орч хичээлдээ суулаад тэгсэн чинь Токи сургуулийнх нь тойрноор эргэлдэж байгаад яаж иж байгаад ангид нь шилжээд ороод ирчихсэн. Яаж оржсэн бүү мэд. Ямар ч байсан ангид нь хамт хичээл үзэхээр болчихдог юм да. Токи багхан ч гэсэн код брейкүүдийн талаар мэдээллийг Сакурад хэлж өгнө. Түүний дараа Токи, Рэй, Сакура нэг даалгавар биелүүлэхээр хамтдаа нэг барилга дотор орно. Гаднах хаалгыг нь Токи өөрийнхөө Юрвосын чадвараар амархан эвдэлд дотогшоо нэвтрэв. Гэвч барилга дотор баахан хар үстэй
этгээдүүд байж байдаг юм Man in Black шиг. Тэд нар шууд манай гурал руу гал нэ. Тэр хідэн хар хувцастай харуулуудыг амархан ялчихдаг. Тэгсэн чинь бас арай өөр төвшний зэргүүд гарч ирсэн чинь манай хоёр хитрхи хүчрхэг учир амархан тэр харуулуудыг ч зохицуулна. Додогшоо орсон чинь Япон улсын нууц төсөл болгосон. Супер хүмүүсийг бэлтгэх нууц лабораторид орж ирсэн гэдгээ Сакура саяхан л мэд. Манай Code Break-ийн зорилго нь Табатаг нөхрийг ер нь бол зогсоож устгах байдаг. Ямар ч энэ Табака нь бол туршилтанд хүмүүсийг харах шиг юр бусын хүч чадалтай болгох гэж оролдож байгаа гэдг нь харагдана. Бүхнийг харсан Сакура хүүхдүүдийг өрөвдөж тухайн мөчөд Табата зэргүүдтэй гаднаас орж ирнэ. Табатагийн зэргүүд нуруундаа зүүсэн төхөөрөмжийн ачаар гисэн юр бусын чадалтай болжээ. Дулаан эхлэхэд манай хэд төр зүхтаж байхдаа дайсны зэргүүдийн сул талыг нуруундаа зүүсэн хайрцаг гэдгийг мэдээд хайрцгийг устгаж юр бусын чадлын үгүй хийнэ. Ингээд Табатагийн зэргүүд ялагдана. Табата зүхтах гэж оролдоод тэгээд яг халтарч унаж яг Рейн гарч шатаж өгөх гэж байтал нэг хөлгүй охин тэрэгцэр дээр суугаад Табата аава надад ном уншиж өгөөч гэж хэлдэг. Өхнийхэн хажууд өрөвдүүлэх санаатайгаар өөшлөх гойж би охинтой би насан туршид охинтой байж хүүхдүүдэд туршилт хийсэнд үнэхээр гимшиж чинь гэж уучлаарай гэж уйлж гарнаа жүжээ тудал. Кура яг уурч байхад Рей харин шууд даалгавраа биелүүлж Табатаг шатааж орхин. Тэр бусдын хүүхдүүдийг тамалж байхдаа саяны зүйлээ бодох ёстой байсан гэж би бодож байна. Рей лүү үзэгдэж хэлж бөгөөд маргааш ализинэ болчихсон байдаг. Табатанаас барсан гэдгийг зургатаар мэдээлж байх нь тэр. Ерөнхий сайдын өрөөрөө үзэгдэл шилжив. Токи ерөнхий сайдтай хамт байх нь тэр. Учир нь Токи ерөнхий сайдын хүүхдэн байдаг. Гэвч Токи аавынхаа бузар ажлыг үзэн яддаг учраас тэр бүх үйл явцыг мэднэ. Үзэгдэл Сакура Рей хоёр руу шилжин. Тэр хоёр хамтдаа бүр хөгжилтэй зүйлс хийгээд нилээ дотн болчихсон байдаг. Бараг үерхэд байгаа юм уу хайшин бүү мэд. Төд удалгүй үзэгдэл анги руу шилжив. Тэгсэн ангийнх нь хөвд Рей зориулсан жижигхэн үдшилэг зохио чи бидний нэг хэсэг шүү гээд өөрсдийнхөө бодлыг бичсэн захиаг Рей дүгнө. Гэвч бүх захиаг Рей байшингийн дээвэр дээр Сакуратай хамтдаа шатана. Учир нь Рей хэлэхдээ мөгөдөл мартагддаг гэж хэлдэг. Үзэгдэл Токи руу шилжих бөгөөд Токи цаашаа дахиад хоёр өөр Code Breaker руу шилжин. Юкихино Хитоми хоёр руу. Дараа үзэгдэл ерөнхий сайдын өрөөрөө шилжин. Ерөнхий сайд туслахтаа даалгаврыг нь үзэгдэл Рей Сакура хоёр руу дахин шилжихэд сургууль руу асар олон хар хувцастангууд дайж байх нь тэр. Рей хар хувцастангуудтай тулдах боловч хар хувцастангууд арай л хүчрхэг байд. Яг яах учраа олохгүй байж байтал нь азар өөр Code Breaker-ууд гарч ирэн мэдээж хар хувцастангуудыг бүгдийг амархан ялчхан тухайн тулааныг харин хамгийн их гимцэг хүн бол Рей байдаг. Рейн ухаангүй байхад Сакура халамжилж байхад IK гэх Code Breaker-тэй танилцсанаа. Мөн Сакурагийн ангийн багш нь Code Breaker-уудыг ер нь мэддэг тийм хүн байсан байлээ. Сакура бүхэл Code Breaker-уудын талаар Code Breaker дундаа хамгийн хүчрэлтэй нь Рей байдаг бөгөөд тэрний дугаар нь 6. Их Code Breaker 3-ын дугаартай. Токи бол 4-ийн дугаартай бол HiK бол 2-ийн дугаартай. За бас Ryu болохоор 5-ын дугаартай бол Hitomi бол 1-ийн дугаартай байдаг юм байлээ. Ер нь бол гэхдээ 1-ийн дугаартай Hitomi бол ерөнхий сайдын яг туслах учир манай бусад Code Breaker-ууд аюулд ордог. Тухайн мөчид Сакурагийн аав нэлээд алдартай бүлэгний толгойлогч байж таардаг. Тийм учраас манай хэд Сакурагийн ааваас тусламж авна. Тухайн мөчид Хитоми манай хэд рүү дайрсан ч энэ удаа бусад Code Breaker-ууд Хитомигоос арай ч мултарч чадна. Цаг хугацаа өнгөрч Рей Сакура хоёр нэлээд дотносож дараа нь манай талын Code Breaker руу төлөвлөгөө зохиож энэ бүхний учир зангилыг олохоор шийддэг. Төлөвлөгөө яг бүтэж байтал Хитоми манай хэдийн төлөвлөгөөг мэдэж HiK-ийг тролдож HiK-ийг амархан ялж дараа нь Мисс Кандаг өөрийнхөө хүчээр өөрийн талаар ховсдож Сакураг барьцаална. Бүх зүйл хэцүү байсан ч Рей Хитомитой тулдахаар ирж яг тулаан эхлэх гэж байтал тэг буюу Юкихино гарч ирж сайдын өрийг ухаан алдсан байдлаас нь барилгаас авч гарна. Үзэгдэл Хитомигийн өнгөрсөн цаг руу шилжив. Хитоми 16 настай байв. Хитоми хамгийн анх Code Breaker-ийн ерөнхий сайдын тушаалаар байгууллагад анх орсон байдаг. Хитоми даалгавраа чин сэтгэлээсээ биелүүлж маш сайн өснө дэвшиж байхад бас нэгэн Code Breaker буюу дугаар 5 нас барсан байдаг. Тухайн мөчид хойш Хитоми өөрчлөгдөж улам л ууртай нэгэн босоор хинтээж ярилцах дургүй болжээ. Хитоми аль хэзээний 26 наснда Code Breaker дундаа
код 3 хүртэл ранк нь өөрчлөгдсөн байдаг. Тухайн мөчид бас нэг код 1 нас барснаар Hitomi бүр сэтгэл санааны хямралд орсон юм. Тухайн мөч өөр бас нэг код брейкер нас бардаг. Hitomi код брейкеруудын төлөө өөрөө шаргуу хөдөлмөрлөж хамгийн хүчтэй нь болж бусад код брейкерүүдэд үргэлж ойроос ажиллаж хамгаалтандаа байлгаж байсан. Мөн хуучин код брейкерийг устгасан 90 бусын хүчтэй хүнийг нэгin эсрэг нэг тулаан хийж ялж устгасан байдаг. Hitomi бол жинхэнэ тулаан. Hitomi маш олон найз нөхдөө өгсөн уур нь хүрч Япон улсын ерөнхий сайдыг буруутгаж явдаг учраас үс хондондоо ялагдаж ерөнхий сайдыг барьцаалж хотоор дүүрэн тесрэг бомбыг тесэлж мөн хотыг яг нэг цагийн дараа устгаж дараа нь ерөнхий сайдыг ялна гэж сүрдүүлнэ. Бүх код брейкерүүд хамтарч хотын иргэд болон ерөнхий сайдыг аврах гэж оролдоно. Харин том барилга дотор Рэй Сакураг аврах гэж өөрөөсөө хав илүү хүчтэй Hitomiтой тулдаж байх нь тэр. Hitomi өөрийнхөө бодлоо Рейд хэлнэ. Энгийн хүмүүс бид нарыг хизээж ойлгохгүй. Тэд биднийг ашиглаж бие биеэр минь алуулах гэж оролцсон алуусан. Тийм учраас надтай нэгдэж бүх энгийн хүмүүсийг устгаж зөвхөн 90 бусын хүчтэй хүмүүсийг ертөнцийг хамтдаа бүтээцгээе гэж Рейд цаанд тавина. Дугаар тэг аль хизээний доод давхарт байж байдаг бөгөөд бусад код брейкерийг дээшээ гаргахгүй замын хаан. Харин Токи аль хизээний хамгийн дээд давхарт ирчихсэн автага боёо ерөнхий сайдтай ярилцаж байдаг. Үзэгдэл буцаад Hitomi руу шилжин Hitomi Рейтэй хүлээж байдаг. Рэй би тэгж гимгүй хүмүүсийн амь насаар тоглож чадахгүй гэж хэлээд саналаас шууд татгалзана. Hitomi харин асар хүчтэй Рейг өөрхөн чадвар болох цахилгаанаараа цохилт өгснөөр тулдаж чадахгүй Рэй тухайн мөчид газар өгнө. Сакура болооч гэж хашгираад Рэйийн урд орон амь насаараа Рейг Сакура хамгаалж байлаа. Үзэгдэл Сакурагийн аав руу шилжив. Сакурагийн аав нь хэсэг хүмүүстэйгээ зөв хотын устгахаар төлөвлөсөн тесрэг бөөнүүдийг салгаж байдаг. Харин тесрэг бөмбөгийг 90 бусын хүчтэй жоохон хүүхдүүд хамгаалж байдаг. Шууд Сакурагийн аав руу дайр машиныг нь онголттуулж орхив. Үзэгдэл буцаад Hitomi руу шилжив. Hitomi би ясан гэж хэлээ инээд алдаж бөмбөгнүүдийг тесрэг цаг болсон чинь юу ч болдоггүй. Огт бөмбөгнүүд тесэрдгүй. Дугаар 2 Хайкэ ирж Hitomiтой тултна. Ер нь бүхэл код брейкер Hitomiг зогсоох гэж оролдоно. Дээд давхарт харин Токи ерөнхий сайдыг сулждаг. Мөн дээд давхарт байсан антенныг эвдэрсэн учраас бөмбөгнүүд зогссон бололтой. Рэй руу шилжив. Рэй өмнөхөөсөө илүү хүчтэй болчихсон. Яаж ийгдэх нь тодорхойгүй. Тэгээд гарнаас нь маш хүчтэй хөх гал гаргаж Hitomiтой нэгin эсрэг нэг тулаан хийснээр Hitomiг ялчихна. Hitomi Рейд анх тулдахыг зааж өгсөн тэр хоёр бол маш сайн найз, ах дүүс, багш шавнар юм. Бүх зүйл дуусна. Тухайн мөчөд ерөнхий сайд орж ирэн ерөнхий сайд Hitomiг хандан бүх код брейкер бол хог новшнууд гэж хэлэн улам өөрийг нь хөрөв. Тухайн мөчөд Hitomi эцсийн хүчээрээ ерөнхий сайд руу дайрж алхаар оролцсон боловч бусад код брейкер Hitomiг зогсоож Hitomi бүх хүчээ ашигласан тул тухайн мөчөд нас бардаг. Бүх зүйл дуусаж хэсэг хугацааны дараа ерөнхий сайд дугаар 2 Хайкэйтэй хамт машин цугаад өөр даалгавар өгөөд хамт явж байдаг. Амьдрал үргэлжлээстэй Hitomi өгсөн ч дэлхий сүнчээгүй билээ. Сакура охин руу үзэгдэл шилжин Сакура код брейкер найзуудтай болчихсон хичээлдээ явна. Сакура охин энгийн амьдралдаа буцаа шилжсэн аж. Харин Рэй өөр газар маш аюултай даалгавруудыг авч тулдаж байгаагаар аниман дуусна. Энэ хүрээд нэгдүгээр улирал дуусаж байна. Хоёрдугаар улирал нь гараагүй. Энэ аним 2012 онд хийгдсэн бүтээл. Хоёрдугаар бүлэг байхгүй учраас гараагүй л гэсэн. Дүгнэлт. Миний бодлоор тус аним энгийн нэг адал явдлын түүх биш. Хүн төрлөختийн мөн чанар хичнээн хэцүү байсан. Зөв шийдвэр гаргаж олон хүмүүсийн амийг аварч итгэл найдварын галыг дөрвөлзүүлсэн мөн нийгмийн тогтолцоо хайр дурлал нөхөрлөлийг харуулсан аним гэж бодож байна. Тэгэд бус аним таалагдсан бол лайк, subscribe-аар дараагийн аним туршлага тэр дорн үзээрэй. Та бүхэндээ би дуртай. Бусдаас үргэлж хоёр алхмын урд бай гэж хэлдэг юм билээ. Шинэ жилийн минь төргий. Every city